Сайн байцгаана уу эрхэм сонсогчдоо. Та бүхэндээ шинэ гарсан оны мэндийг хүргэе. Тэгээд урд нь Black Cat G гэдэг байсан сувг маань ажилуулад 2 жил болсон ч YouTube-ээс баталгаажуулалт авч чадахгүй оршин суугаа хаягийн дээр маань алдаа заагаад би одоо маш олон удаа хүсэлт гаргаж оролдлого хийсэн ч гэсэн болохгүй байсан болохоор сүүлдээ би бүр бичлэг подкастаа оруулгаад хөтгөлзээд хийхгүй яваад байсан. Тэгээд одоо сүүлдээ би бодлоо л доо ерөөсөө одоо дахиж шинээр сууг нээж сонсогчтойгоо өөр суугаар дахин уулзъя. Урд нь одоо оролдож болж чадаж байсан юм чинь энэ удаа дахиад оролдоход одоо болохгүй юу байх вэ гэж бодоод энэхүү сувгийг одоо шинээр нээсэн байгаа. Хуучин сувг маань Black Cat G гэж байсан бол одоо энэ сувг маань хойно WG буюу GG гэж орсон байгаа. Тиймээс одоо урд нь намайг дэмждэг, захиалдаг байсан хүмүүс маань миний энэ сувг руу ороод ирээрээ. Тэгээ одооноос эхлээд би та бүхэндээ гэмт хэрэг бодит явдлууд бүхий подкастаа тасралтгүй одоо оруулж яхаар эргэлт буцалтгүй шийдсэн байгаа шүү. Тэгээд би бол энэ сувгтаа шинэ хэрэгүүд болон мөн хуучин одоо хийж байсан бичлэгүүдэж бас давхар оруулаад явах болно. Тиймээс одоо та бүхэн маань намайга урдын адилаар дэмжиж бас хөө шинээр сонсож байгаа сонсогчд маань ч гэсэн дэмжиж subscribe дарж захиалаад яваарэ. За ингээд та бүхэндээ нэргээ ярьж хэлье. Энэхүү хэрэг нь гэр бүлийн хүч хэрхэллийн хэрэг бөгөөд 2015 онд Сингапур улсад болжээ. Сингапур улс нь 2023 оны байдлаар бол нийт 5 сая 917 мянган хүн амтай гэх боловч үүний ердөө 538 мянга 600 л байнгын оршин суугчид байдаг юм байна. Оршин суугч бус хүн ам нь болохоор зэрэг сая 768 мянга байдаг гинэ. За энэ бол мэдээж одоо маш сонирхолтой тоо баримталтай. Ихэнх нь одоо аялал жуулчлалаар зорчигсод болон гадаад ажилчид байдаг юм байна. Мөн гадаадаас ирсэн туслагчид гэж бас байдаг. Энэ нь мэдээж тухайн одоо гэр оронд нь хамт амьдардаг гэрийн үйлчлэгчдийг хэлж байгаа юм. Сингапурын гадаад үйлчлэгчдийн бол ихэвчлэн Индонез, Филиппин, Мянмар зэрэг 3 орноос л ирдэг. За Пин Айдон 23 настай 1992 онд Мянмар улсын Чин мужийн хөдөө алслагдсан тосгонд төрсөн эцэг эхэн тариа тарьж амьдардаг тариачд байсан бөгөөд тухайн үеийн Мянмар бол эдийн засаг, хөгжил болон ер нь л одоо бүхий л талаараа хоцрогдсон улс байсан. Тэр дундаа Пин Айдоны амьдардаг тосгон бол бүр одоо Мянмарын хамгийн ядуу тарьчиг уулын бөглөө тосгон байж л дээ. Хэрвээ одоо хин нэг хүн тосгоноосоо гарах хэрэгтэй болох юм бол шаварлаг шорон замаар 70 км алхаж иж сая нэг одоо сууринтай тааралдана. Ийм л хол бууд алслагдсан газар байж. Хичнээн одоо ногоо тарьж ажил хийгээд байгаа ч гэсэн олсон хоол унд нь бол хүрэлцэхгүй байна гэдэг чинь одоо нэг гэрт маш олуулаа амьдарч байгаа учраас л тэгнэ л дээ. Тэднийх 11 хүүхэдтэй байсан бөгөөд Пин Айдон доороосоо 3 дахь нь байсан. Гэтэл түүнийг 4 настай байхад эцэг их нь араасаа нас орсон байдаг. Ээж аав нь нас ороход дүү нараа асарч өсгөх асуудал нь мэдээж одоо ах эгч нар дээр нь л тохиогдож үлдэнэ л дээ. Гэтэл дараагийн жилүүдэд болохоор түүний 5 ах эгч нь бас л одоо хойноос одоо өвчин болон өсөглөнгийн шалтгаанаар нас орцгаадаг. Пин Айдон сургуульд суралцаж байгаад 15 настайдаа амьдралын эрхээр сургуулийн орхин гэрлүүгээ бутсан. Ингээд 5 жил тутаргын талбайд эцэж цуцтлаа ажиллаж байсан. Тэгээ 18 настайдаа бол өөрийнхөө тосгоны нэг хүүтэй танилцаад анхны харцаар дурлсан гинэ. Ингээд үерхэж байгаад 2012 онд гэрлээгүй мөртлөө жирэмсэн болчихсон. Тэгээ ямар ч хүн одоо хүүхэдтэй болоод аз жаргалтай байдаг бол түүний найз залуу тэгсэнгөө. Хамаг хариуцлагыг одоо пинд үлдээгээд өөрөө бол зугтаагаад явцдаг. Ингээд залуухан бүсгүй өрг толгойсон эмэгтэй болж үлдсэн боловч одоо амьдрал шантарсангүй. Хүүхдийнхээ төлөө, дүүнэрийнхээ төлөө одоо хот руу ярьж, барилга дээр ажиллаж, шавар зуурч, тоосго зөөж, хүнд хүчээр ажлуудыг хийдэг болсон. Гэсэн ч гэсэн цалин муутай болохоор амьдралд нь бараг хүрэлцэхгүй. Ингэж одоо ажил хийж явж байхдаа хүмүүсээс юу сонссон бэ гэхэлэр Сингапурд л явж чадах юм бол тэнд бол цалин маш өндөр байдаг гэж хүмүүс ярьж байгаа нь бол сонссон байна л да. Тэгээд одоогийн авж байгаагаас нь бол 3-аас 4 дахин өндөр байдаг гэж тэд нар бол ярьцгааж идэг байсан. Тэгээ ер нь биермэс маш олон эмэгтэйчүүд Сингапурт ажиллахаар явж байгаа тухай мэдж авав. Ингээд л одоо хэдийгээр
соёлын төвшин доогуур мэдлэг боловсрал муутай ч гэсэн Пин Айдун оролдоод үзэхээр шийдсэн. Тэг ямар ч байсан 3 жилийн хугацаатай Сингапурт ажиллаж дараа нь бол гэр бүлийнхэнтэйгээ сайхан амьдрахын тулд 2015 онд бол Сингапурыг зорихоор шийдсэн байгаа. Тэгээд тэр нутгаасаа бол ганцаараа явсан бөгөөд мэдээж одоо Сингапурт очиж ажиллаж байгаад өөрийнхөө одоо хүч хөдөлмөрөөр тэгн ингэнэ гэдэл маш их сайхан зүйл мөрөөдөөд явж исэн байж таарна. Хэрвээ одоо Сингапурт 3 жил ажиллаж чадах юм бол буцаад нутагтаа ирэхэд тэр мөнгөөрөө газар авч шинэ байшин барихад бол хангалттай хүрэлцэхэр байсан. Тийм учраас ах эгч нартайгаа ч ярилцав. Мэдээж одоо гэр бүлийнхэн түүний санааг дэмжиж хүүгээ эгчийнхээ асрамжинд үлдээгээд явхаар болсон. Ингээд нэгэнт шийдвэрээ гаргасан болохоор бүсгүй Сингапур явхаар бэлтгэж эхэлсэн. Гэхдээ тухайн үед Пин Айдун 22 настай байсан бөгөөд 23 нас хүрэхэд ердөө 2 сар дутуу байсан. Тэгээ энэ нас нь болохоор зэрэг Сингапурт үйлчлэгч хийх нас нь арай хүрээгүй гэсэн үг юм байна. Тухайн үед бол гэрээ үйлчлэгчийн насны доод хязгаарыг 23 нас гэд заачсан байж л дээ. Тэгээ тиймээс одоо Пин бүсгүй паспортынхаа төрсөн он сарыг өөрчлөх гэж бас нэлээдгүй мөнгө зарцуулсан. Тэгэж одоо он сараа өөрчлүүлж чадаад 2015 оны 5 дугаар сард Сингапурыг зорьсон байдаг. Тэгээ ядуу буурай өөрийнх нь орноос тэнгэр газар шиг ялгаатай өндөр хөгжилтэй оронд ирснээр түүний хувьд бол өөртөө итгэх итгэл нь нэмэгдсэн. Ингээд юуны өмнө эхлээд одоо ажлын өмнөх тусгай сургалтанд хамрагдсан. Сургалт бүртгэлд хамрагдсны дараа ажилд орохоор хүлээдэг байлаа. Гэтэл одоо азар ажил олгогч нь маш хурдан олдсон бөгөөд 35 настай Гаятири гэдэг энтгэг гаралтай 2 хүүхэдтэй гэрийн эзэгтэй таарсан. За тэгээд том хүүхэд нь бол 4 настай, бага нь бол хэдхэн сартай. Өмнө нь тэр 4 удаа гэрийн үйлчлэгч авчирсан бөгөөд яагаад ч гэдгийг мэдэхгүй. Ямар ч байсан л удалгүй одоо тэднийхээс үйлчлэгчд нь яваад өчтдөг байсан. Тиймээс Пин Айдун бол тэдний 5 дахь гэрийн үйлчлэгч болж ирсэн. Гаятиригийн гэр нь бол Сингапурын төв хэсэгт буюу Бишаны 11-р гудамжны 145 дугаар байранд байдаг байсан. Тэднийх бол 3 өрөөтэй амьдарч байгаа газар нь бол нэлээд одоо өндөр өртөгтэй, өндөр зэрэгэлттэй газар гэсэн үг л дээ. Тэгээ нөхрийг нь бол Кевин гэдэг Сингапурын цагдаа. Тэгээ түүний ээж нь бол 57 настай Према. За эдгээр хүмүүсээс гадна тус байшинд бол 2 хүн түрээсэлж амьдардаг байсан. Ингээд Пин Айдунтай нийлээд энэ байшинд бол 8 хүн бөөгнөрч амьдардаг байсан. Тэгээ 2015 оны 5 дугаар сарын 28-нд Пин Айдун энэ байшинд одоо анх орж ирэхэд одоо түүний өрөөнд гэсэн чи зүгээр нэг юм гудас дэвссэн. Тэгэд харанхуй өрөө байсан. Тэгээд цонхч байхгүй. Тэгээ ном журмаараа бол гэрийн үйлчлэгч өөрийнхөө хийх ёстой ажлаа хийчээд үлдсэн цагтаа амарч суурч одоо адаглаад нойр авчих боломжтой байх ёстой шүү дээ. Гэтэл амрах орон зай ямарч байхгүй. Тэгээд тэгсэн байтал одоо Сингапурын хуулиар бол тухайн айл нь үйлчлэгчээр ажилд авсан хүндээ цалин олгож даатгалыг нь төлөхөөс гадна орон байраар хангах ёстой гэж заасан байдаг юм байна. Тэгээ үйлчлэгч хөлсөлж авсан л бол одоо тэр хүн одоо тэр гэр бүлийн нэг гишүүн нь болж явдаг. Гэхдээ мэдээж ихэвчлэн одоо ядуу орноос ирдэг болохоор одоо тэдэнд өрөө гэдэг нэр төдий одоо тусдаа өрөө гаргаж өгдөг боловч ихэнхдээ л тэд одоо нэг агуулгын өрөөг бол тэдэнд оноох тохиолдол их байдаг байсан байна. Тэгээ манайхаар бол нөгөө харанхуй өрөө гэдэг шүү дээ. Гэвч одоо Пин Айдуны өрөө бол жижигхэн гэхэд арай хитрхи жижигхэн тэгээ ямар ч тухгүй тэгээ бохир тийм өрөө байсан. Тэрбээр бол 2 хүүхэд асрахаас гадна гэрийн угаалга, цэвэрлэгээ гэл юу л байна. Одоо гэрийн эзэгтэйгийн тушаасан бүхэл ажлыг хийдэг. Тэр болгоныг одоо амжуулахад хэцүүч гэсэн багаасаа хүнд хүчээр ажил хийж ирсэн болохоор зэрэг яаж хийж байгаа л ажлаа амжуулдаг байв. Тэрбээр ямар ч байсан ажлыг маш сайн хийдэг боловч гэрийн эзэгтийн хувьд тэр нь бол дандаа төгс биш санагддаг байсан. Тэгэл одоо Пин бүсгүйд хэрээс хитэрсэн өндөр шаардлага тавина. Тэгээ хоол унд баг өгдөг мөртлөө их идлээ, муу хийлээ, унтаж хөвтлээ гэдэг одоо ерөөсөө тэгэл санаа таарах юм гэж бол тэр гэрийн эзэгтэй л ерөөсөө байхгүй. Нэг ч удаа инээмсэглэхгүй. Тэгэл байнгын одоо уурлаж янших нь бол Пин Айдуны сэтгэл санаанд нь нөлөөлж тэр ч бас маш их сэтгэл гонигтай гундуу болж ирсэн. Анх ирээл одоо өөртөө ихтгэлтэй болж байсан нь бол тэгэл замхарч эхэлсэн.
сайн сайхан тэмүүлэлтэй амьдрахаар бодож ирснээс нь одоо тис өөр байсан ч гэсэн тэр бол эцсийн эцэст одоо яаж иж байгаа л мөнгө олох гэж байгаа болохоор маш их төвчдөг байжээ. Тэгээд ч одоо мөнгө олох гэдэг бол тийм амархан арга гэж байхгүй шүү дээ. Тийм болохоор одоо яалтай билээ. Ингээд Пин Айдун ажил олгогчтой гологдохгүй тулд түүний нүдэнд өртөх, өөсийг үлдээхгүй тулд байгаагаасаа илүү чармаадаг байж тэгсэн ч л гэсэн одоо урдын адил шүүмжлэлд өртөж, загнуулж аашлуулсаар байдаг байлаа. Тэгээ ганцхан Гаятири ч биш, түүний ээж Примач мөн аашил загна. Эхэндээ нэг нэгээрээ загнадаг байсан бол сүүлдээ бүр хоёулаа нийлж байгаа охиныг байх суухын газаргүй харааж загнадаг болсон. Утсаараа оролдогч зав чөлөө гардаггүй. Амрах чөлөөч олгодгүй сэхээ сэвээгүй зарцалдаг. Тэгээ 7 хоногт нэг өдөр амрах ёстой байдаг амралтын өдрийг нь ч бүр хассан. Мэдээж одоо нэмэлт орлого олохын тулд нэг ёсондоо илүү цагийн мөнгө өгнө гэж гордоо нэг өдрийнх нь амралтыг хассан ч гэсэн одоо Пин Айдун дургуйч гэсэн одоо хүлээн зөвшөөрсөн байгаа. Аль болохоор хурдан хугацаанд мөнгө цуглуулахыг хүсэж байсан болохоор арга байж үү. Тэгэл ингээд одоо тэднийд ажиллаад 10 сар боллоо. Охин ажилдаа шамдаа дуулууртаа хэвээрэл байла. Гэхдээ одоо түүний бухимдлыг төрүүлдэг зүйл нь бол Гаятири болон түүний ээж хоёрын дааж давшгүй ааш зан дарангуйл нь бол төвчгэд үнэхээр бэрх байсан. Тэр хоёр эхлээд зүгээр аашилт загнадаг байсан бол сүүлдээ бүр зоддог болсон. Өдөр болгон өдөрт 2-3 удаа зоддог байсан. Тэгээ хар баг наснаасаа зовлон зүдгүүр үзэж өссөн болохоор нэг ёсондоо амьдрал түүнийг одоо зовлонд дасгсан болохоор яаж иж байгаа твцээр л байсан. Гэсэн хэдий ч Гаятири болон түүний их хоёрын дарангуйлал зодоор нүдүр үнэхээр сөхрөөдөг байсан гинэ. Тэгээ түүнийг бол алгадах, цохих, өшөглөх бол юу ч халуун эндүү гар дээр нь тавин түлэн ингээ зогсохгүй түүнд ердөө 5 цаг унтахыг зөвшөөрөх бөгөөд өдрийн цагаар бараг минутын ч амралт байхгүй. Хоолно гэж будаа олон хатсан талхны үлдэгдэл бөгөөд талхаа усанд твтэж иддэг байсан байна. Тэгээ ариун цэврийн өрөөнд орохыг ч хориглодог. Зөвхөн зөвшөөрөлтөөр орно. Ээж охин хоёрын эрүү шүүлтээс олж хөөрхийн эмэгтэй байдгаараа турж эцэж нүднээс гарсан байгаа. Сэтгэл санаа нь тогтвортой биш болж самуурч эхэлсэн. Тэгээ 10 дугаар сард эмчийн үзлэгт хамрагдсан бөгөөд эмч Пин Айдуны биен дээр нь маш олон сорив шинээр үүссэнийг олж мэдсэн бөгөөд гэрийн эзэгтэд хэлэхэд бол Гаятири гэрийн үйлчлэгч чинь бол байнга л одоо яарч сандарч хурдан дүргэн ажилтдаг штэ. Тэрнээсээ болоод л одоо аяг тавганд гараа зүсэх бүдэрч унах явдал бишгүй л байдаг. Миний мэдхийн л Пин Айдун хид удаа бүдэрч унж исэн. Тэрнээс болоод ийм соригнууд үүссэн байх гэж эмчт хэлсэн байна. Тэгээ нөгөө эмч бол Гаятиригийн нөхөр Кевний ажлынх нь удирдлага болох одоо дээд тушаалын одоо офицер дарга нарт нь бол энэ талаар хэлсэн байна л да. Нэгсэндээ одоо цагдаагийн дарга удирдлагууд гэсэн үг. За тэгээд ингэсний дараа бол хүний нөөцийн газраас гэрийн үйлчлэгчийг нь солих саналыг бол тэдний тавьсан чинь Гаятиригийн гэр бүлийнхэн болоод одоо гэрийн эзэгтэй нар бол гэрийн үйлчлэгчээ солихоос шууд татгалцсан. Ядж байгаад Пин Айдун өөрөө бас өөрт нь юу тохиолдоод байгаа тухай агентлагт бол гомдол гаргаж хэлээгүй. Асуудал ингээд л өнгөрсөн байдаг. Ийм муухай одоо чөтгөрийн агуугаас зугтаж холдох боломж одоо энэ удаа гарч исэн ч гэсэн Пин Айдун өөрөө бас айгүй хайхрамжгүй хандсан байдаг л да. Тэгээ 2016 оны 7 дугаар сарын 16-нд буюу одоо энэ айлд ирснээсээ хойш 14 дахь сар дээр явж байх үед өглөөний 7 цаг 30 минутын үед Пин Айдун ажиллаа хийхгүй газар хөвтөж байгааг нь Гаятири гинт олж харангуутал уур нь хүрээд түүнийг сэрэх гэж хүчтэй уугзарч сэгсэрч эхэлсэн. Энэ үед Примач мөн ирж хоёулаа нийлж түүнийг сэрэх гэж оролцсон боловч тэр ухаан орохгүй байсан. Өнгөрсөн шөнө болон өнөө өглөө юу болсноо бодонгуудаа нөгөө хоёр чинь байдгаар айж сандарч эхэлсэн. Ингээд одоо өглөөний 9 цаг 30 минутын орчимд Гаятири Гуанхойжи гэдэг эмчтэй уцаар ярьсан бөгөөд гэр бүлийн маань нэг хүн шархтчихлаа. Та яаралтай ирж туслаач гэж хэлсэн. Тэгтэл нөгөө эмч нь би одоохондоо үйлчлэгчтэй байгаа учраас одоо яаралтай очиж чадахгүй. Та нар түргэн тусламж дуудсан дээр баха гэж зөвлөсөн боловч Гаятири харин түргэн тусламж дуудахыг хүссэнгүй. Харин нөгөө Гуанхойжи эмчийг хүлээхэр шийдсэн байна. За тэгтэл ингээд 10 цаг 50 минут буюу 11 цаг болж байхад нөгөө Гуан эмч хүрээд ирдэг. За ингээд анхны үзлэгээр л түүний амин үзүүлэлт нь байхгүй болцсныг бол шууд тогтоосон байна.
биеийн температураас нь баримжаалж үүсгэхэд нас бараад нилээд хугацаа өнгөрсөн байв. Үүнийг сонсоод мэдээж Гаятири айж сандарч эхэлсэн мэдээж штэ. Тэгээд тэгэнгүүтээ худлаа ярьж эхэлсэн. Хүүе би сая түүний хөдөлгөөийг харлаа. Тэр дөнгөж сая хөдөлж байсан гараа хөдлөглөө гэж хэлэхэд нь Гуан эмч мэдээж мэрэгжлийн эмч хүн учраас энэ хүмүүсийг худлаа ярьж байна гэдгийг даруй ойлгосон байна. Тэгээ бас талигаачийн би хит тураалтай байгааг маш их сорвжсан байгааг хараад бол ямар нэг зүйл биш байна гэдгийг бол шууд ойлгосон. Тиймээс одоо яаралтай цагдаа дуудах хэрэгтэй гэдгийг Гаятиригээс шаардсан бөгөөд би цагдаа эрдэл явахгүй. Ягаад гэвэл одоо эмчийн хувьд цогцыг цагдаа төлөөлгөж өгөх ёстой гэж эмч бол түнд хэлсэн байна. Энэ үед бол Гаятири мэдээж цагдаа дуудахыг хүсээгүй. Одоо харин тэр нөхрийгөө цагдаа гэд дуудсан байна. Тэгээ гэрт болсон явдлыг бол тоочж ярьж эхэлсэн. Энэ үед нь бол Гуан эмч за энэ гэрийнхэн бол цагдаа дуудахгүй юм байна. Тэгэхээр би одоо өөрөө дуудах ёстой юм байна гэж бодоод тэгээ цагдаа болон төргөн тусламж дуудсан. Төргөн тусламж нь бол цагдаагийнхнаас төрүүлж ирсэн. Ингээд цогцыг шүүх эмнэлгийн шинжилгээгээр оруулахад бол маш цочирдмоор зүйлүүд ил гарсан. Дөнгөж 24 хүн настай ч гэсэн тэр бол одоо нас биеийн төрсэн эмэгтэй шүү дээ. Гисэн байтал биеийн жин нь ердөө 24 кг байсан. Тэгээ бие нь бол хоол тэжээлийн архаг дутагдлаас болоод ясан дээрх арьс төдийл байсан байгаа. Ийм жинтэй байна гэдэг нь бол ажил хийх нь битгий хэл зүгээр л одоо энгийн амьд байхад ч хүндрэлтэй. Гэтэл тэр одоо ажиллаа хийсээр л байсан байдаг. 2015 оны 5 дугаар сарын 28-нд орсон эрүүл мэндийн үзлэгээр бол 39 кг жинтэй одоо анх тэр айлд ирж исэн байгаа. Тэгээ яг одоо мэдээж ядуу орноос зовлон бэрхшээл туулж явсан болохоор жаахан туранхаал байсан юм шиг байгаа юм л да анх хэрэгтэй. Гэхдээ л бас одоо 24 кг-ийн хажууд бол 39 кг гэдэг чинь ядаж одоо амьд байх баталгаатай жин штэ. За дээрэс нь түүний биед наад зах нь 32 шин гимтлийн ул мөр байсан. Эдгэрсэн боловч сүүлдээ энэ айлд ирээд тогтсон 47 сорив байсан. Баруун гарт нь цахилгаан эндүүний гүн түлэгдэлтийн ул мөр үлдсэн, хүзүүн бараг бүхлээрээ хөхөрсөн. Түүний одоо үхлийн шалтгаан нь бол ясны хугарал гэж онцлогдсон байна. Хүнд мохоо зүйлээр хүзүүндээ цохиулснаас олж түүний хүзүү хугарсан гэсэн үг. Тэгээ тэнэг хүн ч гэсэн одоо шинжилгээний хариуг хараад хөөрхий Пин Айдун охин хэр одоо удаан хугацаанд ингэж зовсныг ойлгож болохоор байсан. Хүнлэг бус эрүүдэн шүүлтээс болж нас барсан эмэгтэй алуувч нь мэдээж түүний ажил олгогч Гаятири. Цагдаа нар ч гэсэн тэр даруй Гаятириг баривчилсан бөгөөд түүний ээжийг ч гэсэн бас баривчлаад шүүхт өгсөн байгаа. Түүний нөхөрч мөн өөрөө одоо цагдаагийн ажилтан мөртлөө гэртээ ийм зүйл болоод байхад ямар ч арга хэмжээ аваагүй учраас 2 хоногийн дараа бол нөхөр Кевнийг нь ч гэсэн баривчилсан. Цагдаа нар хүн амны хэрэг үйлдсэн хэрэгт нь Гаятири болон түүний ээж Према нарыг буруутган ял төлөвлөсөн байдаг. Шүүх Кевнийг 1-р зэргийн хүн амны хэрэгт бол буруутгаагүй. Гэхдээ мэдээж Пин Айдун удаан хугацаанд гэрт нь ийм байдалтай амьдарч байсныг мэдэх хүний хувьд энэ хэрэгт ямар нэг байдлаар оролцсон гэдэг нь бол гарцаагүй гэж үзсэн байгаа. Түүнийг хүчирхийллийн хэрэгт буруутгаж цагдаагийн ажлаас нь бол төдөлзүүлсэн. Тэгээ энэ хэрэг гэр дотор болсон учраас гадны гэрч байхгүй. Тийм болохоор одоо шүүгдэгчид бол өөрсдөө хэргийг бол эрс нисцааж байсан. Бид үйлчлэгчээ хизээж зодож нүдэж байгаагүй, бүр загинч ч үзээгүй гэж ярьдаг. Тэгээ нотлох баримт учир дутагдaltaй байгаа учраас мөрдөн байцаалтанд мөн шүүгтч гэсэн одоо хүндрэл учирсан. Гэтэл ашгүй хэрэг гарсны дараа энэ хэрэг нь бол Сингапурын ард олны дунд асар их цочрол үүсгэсэн. Зурагтын мэдээгээр цацагдсны дараа нэгэн оршин суугч бол цагдаагийн газарт нэг чухал эд мөрийн баримтыг авчирч өгсөн байна. Энэ юу байсан бэ гэхлээр зэрэг хяналтын камерын хатуу диск. Цагдаагийн ажилтан Кевин гэртээ хэд хэдэн камер суурилуулсан байсан юм байна л да. Мэдээж одоо нөгөө үйлчлэгчийн хүүхдүүдтэй нь хэрхэн харьцаж гин гэдгийг л одоо хянах гэж байрлуулсан байх. Гэтэл харин энэ нь бол буцаад өөрсдийнх нь эсрэг чухал баримт болж гарч ирэх гэдэг. Тэрийг мэдмэгц одоо Кевин камеруудыг газ авч доторх бичлэгийг нь устгасан байсан. Гэвч даравч далтай нь булууч бултай нь гэдэг үгээр камерын хатуу дискийг нэг оршин суугч авчирч өгсөн нь энэ байлаа. Ингээд цагдаа
Кевин нотлох баримтыг санаатаагаар устгасан бас нэг зүйл анги нэмүүлсэн байгаа юм. Уг дискэн дээр 6 сарын 21-ээс 7 дугаар сарын 26 буюу талигачиг нас барах өдөр хүртэл бүх үйл явц бичигдсэн байсан. Дотор нь бичигдсэн харгас хэрцгий үйлдэлүүдийг хараад цочирдон зэвүүцэхгүй байж чадахгүй тийм л амар зүйлс уг бичлэгт байсан байна. Жишээ нь 6 дугаар сарын 21-ний бичлэг дээр Гаятири хөргөгчнөөс зүгээр нэг мөстөө ус гаргаж ирээд шууд Пин Айдууны толгой дээр хасгаж байгаа. Маргааш өглөөнийх нь 7 цаг 50 минутын орчимд Пин Айдун хувцас эндүүдэж байтал Гаятири өрөөнд орж ирснээр шууд түүний толгой руу цохиод авна. Тэгснээр цаашаа алхаад явна. Тэгснээр буцаж ирээд нөгөөх юм эндэж байсан эндүүгийн шүүрч аваад эндүүний халуун уулыг шууд ингээд духан дээр нь наачдаг. Тэгснээр нөгөө эндүүгээ Пин Айдууны баруун гар дээр нь тавьж дээрээс нь эндүүгээ ингээд дарж харагддаг гараараа. За ингээд 7 сарын 13-ны 16 цаг 30 минутын бичлэг. Галтгооны билетик болон 50 eurотыг арчиж цэвэрлээгүйгээд охиныг бол галтгоонд дуудаж оруулаад нүүрлүү наалгадаж гиз рүү зогчижсэн галтгооныхоо хутгийг шүүрч аваад Пингийн толгой руу чиглүүлээд чичилж байгаа тийм дүрс харагддаг. За 7 сарын 5-ны 00 цагийн бичлэг. Пин Айдуныг цонх руу чирч авчираад түүний хүзүүг нарийн олсоор боогоод цонхтой холбож уйж байх нь бөгөөд тэгээ Пин Айдун түүнээс битгий тэгээчээ гэд байдгаараа гуйсаар байх боловч Гаятири түүнийг нь бол огт тоохгүй. Тэгж өөрийн 5 цаг 41 минут болж байхад арай хийж уяагийн тайлж исэн. 7 сарын 16-наас түүнийг алах хүртлээр буюу 7 сарын 26-ныг хүртэл бүхэл бүтэн 12 хоног түүнийг цонхны дэргэд уйж, хүлж, хонуулж байсан нь бол гарч ирдэг. Унтахтаа зүгээр л хүүтэн шалан дээр хэвтэнэ. Халуун орны байрнууд чинь бүгд нөгөө хөргөлтийн системтэй учраас байшин дотор бол маш сэрүүхэн байж идэг. Тэгээд ийм сэрүүхэн байж яхад чинь тэгээ хүүтэн шалан дээр ямар ч дэвсгэргүй унтж байгаа хүн дээр чинь Гаятири үе хурж ирээл түүний дээрээс хүүтэн ус байн ингээл асгаж идэг. Нийт 35 хоногийн мониторингийн контентоос харахад бол Пин Айдун хизээж Гаятири хооллож байгаагүй. Үе шавхруу эсвэл усан дэвтээс нь талах төдийл өгнө. Унтахгүй, хоол идэхгүй, тэгээ өдөржин амралтгүй ажиллаж байгаа нь бол түүний тураалд орсон гол шалтгаан болж байгаа юм. Ийм байдал нь хүнийг сул дорой болгохоос гадна ухаан санааг нь хүртэл самруулд юм байна л да. Хамгийн аимшигтай бас нэг зүйл гарч ирлээ. 7 сарын 25-ны 23 цаг 40 минут. Пин Айдун хувц угааж байх өгөөд түүнийг хурдан угаасангүйгээд Гаятири хурч ирээ цогч аваад өшөглөөд тэгснээ хүзүүрүүн цохиод үсийн зулгааж ийн. Тэгээд дахин түүнтэй зуралдаал толгой руу цогсоор идэг. Тэгснээ угаалгын өрөөний хаалгыг толгоогоор нь савж мөргүүлдэг бөгөөд тэр даруй Пин Айдун газар ундаг. Босгож хэд оролцсон ч босч чадалгүй хөвцөр байгааг нь харсан Гаятири түүнийг бол залхуурч жүжиглж ийн гэж бодоод ээж рүүгээ утсаар залгаж түүнийг дуудаж хажуудаа авчираад хоёулаа нийлж байгаад Пин Айдуныг угаалгын өрөөний онгоцонд толгоогоор нь тонгоолгоод хүүтэн ус толгой дээр нь цутгасны дараа өрөө рүү нь авчирч хаяад гиз рүү нөшөглөж нойтон хувцастай нь цонхноос хүлээд орчдөг. Тэр үед туйлын сул дорой байсан Пин Айдун түүнд нэг зүйл хэлдэг бөгөөд та надад жаахан идэхим өгчөөч би маш их өлсөж байна гэж хэлсэн бөгөөд аргаа ядаж хэлсэн түүний гуйлтанд Гаятири бол угийн харгас хэрцгий зангаараа бол хариу ярьж юу ч өгөөгүй. Тэгэд 7 сарын 26-ны 00 цаг 11 минутанд Гаятири гинтгэн бүсгүйн зүг алхсан. Тэгээ явж очиод дахиад л түүнийг өшөглөж унтаж болохгүй шүү гэж сэрүүлгээ сайн сонс гэж хэлнэ. Гаятири өглөө 04:55 сэрлээ. Пин Айдуныг сэрэж чадаагүйхэд төлөө дахиад л уурлаж гарсан бөгөөд цохиж өшгөлгөөс гадна хөөрхөн эмэгтэй толгой хүзүүн дээр байн гიშгэж гарсан. Тэгээ үсийн чангаагаа толгойг нь арга шиг дийлгэн дарж тэгснээ хүзүүрэн цогтөг. Тэгээ энэ үед л түүний хүзүүний яс хугарсан гэж шинжээчид үзсэн байгаа. Хүзүү хуурахад мэдээж хөөрхөн эмэгтэй амь тавьсан. Яагаад тэгэхээр түүний бие сулбайн ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байсан нь бол камерын бичлэг дээр тодорхой харагддаг. Гаятири болон түүний ээж хоёр энэ мөчөөс бүх юм буруу тийшээ эргэж байгааг ойлгосон ч гэсэн алдаагаа засах гэж, амийг аврах гэж огт оролдоогүй.
Харин тэрний оронд дээрээс нь дахиж хүүтэн ус авчиж асгачаад өөрөөсөө өрөөндөө ороод дахиж сэрхгүйгээр бүх гихчээ унтаад өгдөг. Тэгээ Кевин өглөө нь бол Пин Айдуныг хэвтэж байгааг харсан боловч одоо тэднийг иймэрхүү үзэгдэл айл хэдийн дасчихсан болохоор зэрэг ямар ч ач холбогдол өгөхгүй шууд ингээ ажилдаа гараа явчихж байгаа харагддаг. Ингээд үүний дараа бол Гаятири сэрж ирээд нөгөөх Гуан эмч ирдэг үйл явдал үргэлжилсэн юм байна. Шүүх цагдаагийнхан камерын бичлэгийн үйлдэл болгон дээр ял тооцдог бөгөөд Гаятири хамгийн багадаа 115 үйлдэлд буруутгагдж байгаа. Гэвч одоо прокурорын зүгээс харж үзээд 28 үйлдэлт нь эрүүгийн хэрэг үүсгэсэн. Харин үлдсэн 87 гэмтлийн тухайд бол ял тооцох явцад харгалзаж үзнэ гэж хэлсэн байдаг. Ингэж одоо баримт нь ийм тодорхой байхад шүүхэд одоо ямар ч асуудал байхгүй юм байна да гэж одоо хүмүүс бодож итэл шүүх хурал болох хооронд Гаятири болон түүний ээж Премо хоёрт бол хоёуланд нь сэтгцийн өвчтөй гэхдээ ноцтой биш гэсэн эмчийн тодорхойлт гаргаад ирдэг. За ингээд үүнийг нь нотлох гэж мөн сэтгцийн өвчнөд нь үнэлгээ өгөх гэсээр хагаад бүтэн 4 жил үргэлжилсэн. Ингэж 2020 оны 4 сар хүртэл явсаар хагаад арай хийж эцсийн дүгнэлт гарсан чи яасан гэж Гаятири давхцсан сэтгцийн өвчтөй гэсэн онш гарсан байна. Нэгдүгээрт нь хий юм үзэж хардаг эмгэгтэй гэсэн бөгөөд ийм өвчтөй хүмүүс ямар ч юмд хатуу чанга дэг журамтай байхыг шаарддаг, юмнаас хит их болгоомжилдог, юмыг төгс байлгах дуртай, нарийн ширийн зүйлд хит их анхаардаг, өөрөө нэг стандарт зохиогоод тэрийг бусдад тулгадаг тийм өвчин гинэ. За хоёрдугаарт нь юу гэхээр зэрэг төрсний дараах сэтгэл гутрал юм байна. За энэ өвчний шинж тэмдэг нь бол архаг сэтгэл хямралаас үүдэлтэй юм гинэ. За өвчтнүүд ихэвчлэн гэнтгээд дүрцгэж уурладаг, уйлдаг, сэтгэл зүйн байдал нь байнгын тогтворгүй, савлгаатай байдаг гэсэн юм онцлогтой гинэ. За ийм хоёр өвчнөд давхцсан хүүхэн бөгөөд сэтгцийн өвчнүүдээс болоод туйлын харгас сэрцгий аюултай нөхцөл байдлыг бий болгож улмаар одоо Пин Айдуны амьд хүрсэн гэж оншилсан байна. Ингээд түүний хүн амны хэргийн зэрэглэлийг бууруулах гэж үгээрээ оролцсон байгаа юм л да. Ер нь бол нэгдүгээр зэргийн аллага нь юу гэдгийг ихлээр зэрэг хамгийн дээдл нь бол бүх насаар нь хорих ял байдаг бөгөөд тэгээд дээрэс нь бол ташуурдах ял өгөх ёстой байдаг юм байна. 2021 оны 12 сарын 23-ны өдөр Гаятиригийн шүүх хурал Сингапурын шүүхэд анх эхэлсэн. Тэгээ нотлох баримт хангалттай учраас хэрэгээс мултарч чадахгүй гэдгээ бол Гаятири мэдчихсэн. Тэгээ хүн амны хэрэг үйлсэндээ бурууга хүлээж гэмшиж байгаагаа хэлсэн бөгөөд шүүх түүний одоо 27 үйлдэлд буруутгасан. Түүний өмгөөлөгч нь хэлэхдээ бол Гаятири 2016 онд үр зулбсны улмаас биеийн байдал нь муудсан бөгөөд түүний хийсэн одоо ямар ч үйлдэл нь санаатай зүйл байгаагүй. Тиймээс одоо шүүх бодит байдлыг анхаарч нааштайгаар шийднэ гэж найдаж байна гэж өмгөөлөгч нь хэлсэн байна. Ингээд тэр зөвхөн 14 хүн явсан. Гисэн хэдэж прокурор хэлэхдээ Гаятиригийн үйлчлэгч эмэгтэйд хийсэн үйлдэл нь хитрхи харгас балмад хэрэг байсан. Энэ бол жирийн хүний хийж чадах үйлдэл биш. Хүн болгоны уур зүйцлийг хүргэсэн хэрэг. Түүнээс гадна хэргийг үйлдэж байхдаа Гаятири эрүүл ухаантай байсан. Тэр энэ хэргийг тодорхой зорилготой хийсэн. Учир нь тэр юу хийж байгаагаа ойлгож ирсэн. Тийм учраас хамгийн одоо хатуу шийдвэрлийг авах ёстой гэж хэлсэн бөгөөд тэр хатуу шийтгэл гэдэг нь бүх насаараа хоригдох ял байсан. Ингээд дараагийн шүүх хурал 4-р сарын 29-нд болохоор товлогдоод байж итл Гаятири бол өмгөөлөгчөө сольсон байгаа. Тэр бол өмгөөлөгчөө сольсон шалтгаан нь бол 1-р зэргийн хүн амны хэргийнхээ зэрэглэлийг бууруулж 2-р зэргийн хүн амны хэргийг гэдгийг болгохыг одоо зорж байсан байгаа юм л да. 2-р зэргийн хүн амны хэрэг болгох юм бол хамгийн дээдл нь 15 жилийн ял авах ёстой байдаг юм байна. Гэвч бол тэр сансандаа хүрч чадаагүй. Ингээд 6-р сарданд болсон шүүх хурлаар түүнд 30 жилийн хорих ял оноосон. Тэгээ шүүгч уг хурал дээр хэлэхдээ ийм одоо хитрхи харгас хэрэг дээр ямар ч одоо өршөөл байх учиргүй. Хамгийн хүнд нөхцлөөр яллах ёстой. Гэвч яллагдагч сэтгцийн өвчтөй гэдэг нь гарцаагүй үнэн тул 30 жилийн ял өгөх нь
илүү оновчтой шүүлт юм а гэж хэлсэн байдаг. Тэгээ Гаятири бол олон удаа давж заалтахыг хүсэж янз бүрийн шалтгаан тоочж хөнгөн ялаа авах, ялаа хөнгөлүүлэхийг хүсэж исэн боловч шүүх түүнийг бол хүсэлтийг хүлээж аваагүй. За одоо ингээд Примагийн талаар ярив. Нийтдээ 50 гаруй үйлдэлд буруутгагдж байсан бөгөөд 2 туйлд сэтгцэн эмгэг гэж онцлогдсон байсан. 2023 оны 1-р сарын 9-нд Примагийн шүүх хурал албан ёсоор эхэлж олон нийтийг цочирдуулсан харгас үйлдэл хийсэн гэдгээр нь 14-өөс 16 жилийн ял төлөвлөж байсан боловч эцэст нь бол түүнд 14 жилийн хорих ял оноожээ. За ингээд бас зогсоогүй. Түрүүн би та бүхэнд хэлжсэн да нөгөө хяналтын камерыг Кевин аваад доторх бичлэгийг устгацсан гэж ярьсан. Тэгснэ дараа нь нөгөө нэг өөр нэг оршин суугч камерын бичлэгийг авчираад цагдаад өгсөн шүү дээ. За тэр бол юу байсан бэ гэхлээр зэрэг Примагийн Кевинээр хийлгсэн тандалт байсан гинэ. Яг үнэндээ бол жинхэнэ хатуу дискийг Прима өөрөө аваад хүүгийнхээ гэрт хадгалуулах гэж өгсөн юм байна. Тэгээ хүү нь бол цагдаа нараас айгаад тэрхүү бичлэгийг найздаа дамжуулж найздаа хадгалуулсан байна. Тэгтэл одоо найз нь тэр бичлэгийг цагдаад өгөхөр шийдсэн. Ингээд одоо тэрхүү бичлэгийг одоо цагдаад очсны дараа л бүх зүйл үнэн одоо илэрсэн байгаа. Ийм учраас хэргийг албаар нуун дарагдуулах гэсэн тус үйлдэлээс нь болоод Примагийн 14 жилийн ялан дээр дахиад 3 жилийн ял нэмж нийт 17 жилийн ялаар ялсан байгаа юм. Нөхөр Кевиний хувьд гэртээ болдог бүх явдлыг нүдэрээ хараагүй юм а гэхэд мэдчил байсан байж таарна штэ. Мэдээж. Шүүх хурал хойшлогдож байх үеэр буюу 2020 онд Кевин Гаятиригаас бол албан ёсоор салсан. Тэгээ тийм болохоор тэр юм уу Гаятири бол шүүхийн танхимд Пин Айдуныг зөвхөн ээж бүтээр зоддог байгаагүй. Кевин ч бас зоддог байсан гэж хүртэл мэдүүлж байсан байгаа юм. Тэгээ нотлох баримтыг санаатаагаар устгах гэсэн гих зэрэг одоо нэлээд хэдэн үйлдэлүүдээр нь бол Кевинд 5 жилийн ял төлөвлөж исэн боловч одоо яагаад чи мэдэхгүй одоо хүртэл одоо түүний шүүх хурал нь хараахан дуусаж эцслээгүй яваад л байгаа юм байна. За хэргийн дараа бол Сингапурын ард түмэн Гаятиригийн гэр бүлийнхэнд маш их дургуутсаж бүр шүүх хурлын шийдвэрийн дараа ч гэсэн одоо тэдний гэр бүлийнхэнд бол маш их хорсож зэвүүцсэн хэвээрээ байсан ард түмэн. За хүмүүс бол Пин Айдуныг маш ихээр өрөвдөж байсан бөгөөд Сингапурын цагаачтын эдийн засаг өмнөлгийн байгууллагын талигачийн гэр бүл зориулсан тийм хандивын аяныг зохион байгуулсан бөгөөд одоо ердөө л 6 хоногийн дотор 200 мянган Сингапур долларт хүрсэн байна тэрхүү хандив нь. За ингээд энэхүү цугларсан мөнгийг Пин Айдуны гэр бүлийнхэнд авчиж өгсөн бөгөөд энэ үеэр их чинь бол сэтгүүлчдийн асуултанд хариулах зураа одоо нэг үг хэлсэн нь бидний төлөө үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө явсан дүү маань ердөө л одоо жил гаруйхны дараа ийм золгүйгээр нас орсонд маш их харамсаж байна гэж хэлсэн байд. Пин Айдуны дүү нь бол Сингапураас очиж эгчийнхээ шарилыг авчирсан бөгөөд тэрвэр хэлэхдээ хөөхий бяцхан хүн энэ насандаа дахин ээжигээ харахгүй нь энэ үнэхээр харамсалтай маш их гонхтой байна гэж хэлсэн байдаг. Пин Айдуны хүнээсэн энэ хэрэг зөвхөн Сингапурыг төдийгүй олон улсыг цочролд оруулсан байдаг. Хүмүүс урд нь одоо Сингапурт гэрийн үйлчлэгч зуучлалын маш том бүлэглэл байдаг гэдгийг огт мэддэггүй байсан гинэ. Харин одоо энэ хэрэгээс хойш энэ бүлэглэлийн талаар олон улсад хүртэл мэдэх болсон юм байна. За энэ нь юу гэхээр нэг ясандаа гэрийн үйлчлэгч нэрийн дор гэрийн зарц одоо дээр үеийн феодлын үеинч гэдэг юм уу хэллэгээр болох юм бол боол шивгчний ажлыг хийлгдэг байсан асуудал юм. Хүний хөдөлмөрийг шулдаг, хүний эрхийг зөрчдөг, хүнийг одоо зарц боол болгон наймаалдаг бүлэглэл гэж ойлгож болох юм л да ерөнхийдөө бол. Энэхүү том бүлэглэл нь 2023 он гэхтэл 250 мянга гаруй гишүүдээс бүрддэг байсан гэдэг нь тодорхой болсон байгаа. Тэгээ ажлын хүчийг дандаа одоо ядуу буурай орны иргэдээс оруулж авчдаг бөгөөд үйлчлүүлэгч ба шивгчин хоёрын дундын зуучлалаар ихээхэн хэмжээний мөнгө олдог бөгөөд одоо цаашдаа ч энэ нь өсөлттэй байх хандлагатай учраас Сингапурын засгийн газраас гэрийн ажилчдын эрх ашигыг хамгаалах тал дээр шинжилгээний арга хэмжээ авч эхлээд байгаа юм байна.
Тэгээ энэ хүү шинжилгээний арга хэмжээндээ бол ажил олгогчийн эрх мэдлээ уруулан ашиглаж бусдыг хохирохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээгч мөн багтааж байгаа. Тэгээ манай улсад ч гэсэн одоо Филиппин, Мянмар зэрэг улсуудаас гэрийн үйлчлэгч авч ажилуулдаг болоод нэлээд удаж байгаа юм билээ. Тэгээ энэ гэрийн үйлчлэгч хүүхэд асрагчийн ажил нь одоо чухам ямар гэрээ, ямар шугамар явагддгийг бол би хэлж мэдэхгүй. Тэгээ одоогоор олон нийтэд ил болсон дээрэнгүйдлийн асуудал бол манай улсад гараагүй байгаа нь сайшаалтай. Гэхдээ манайхаас гадаадад гэрийн үйлчлэгчийн ажилд явж байгаа охид эмэгтэйчүүдэд бол иймэрхүү одоо эрсдэл учрах магадлал бол өндөр байгааг бол сануулхад илүүтэхгүй зээ. За ингээд энэ удаагийн дугаар маань үүгээр өндөрлж байна. Сувгийг маань сонгон сонссонд баярлалаа. Цаашид бүгдээрээ олуулаа болох болтугай. Та subscribe-а дараад надтай нэгдээрээ, манай сувгтай нэгдээрээ. Хуучин сонсогчд маань одоо хайгаад ороод ирээсэ. Бас одоо шинэхэн сонсогч таныг ч гэсэн би сувгтаа урьж байна. За баярлалаа. Баяртай.